Кино эхнэр нөхөр Рэй Клэр хоёр тэдний хөршүүд нь яг л ямар нэгэн аюулаас цухтааж байгаа юм шиг хамаг юмаа машиндаа баглан сандран ийш тийшээ хөдлөхийг харж гайхаж байгаа үйл явдлаар эхэлнэ. Рэй юу болоод байгааг сайн ойлгоогүй ч урьдчилан сэргийлэх үүднээс эхнэр охин хоёроо аваад машинтаагаа хотоос гарахаар замд гарсан ч сандран цухтаасан хөршүүд нь тэдэнтэй буцаад зөрж өнгөрсөн тул тэд ч яахаа мэдэхгүй улам бүр толгойн иргэнэ. Ингээд удалгүй тэд замын төвжрээнд орж гацах бөгөөд цэргийнхэн хотоос гардаг цор ганц замыг хааж дээгүүр нь нисдэг тэрэг эргэлтэн цагаан хоолоогоор хотод аюултай вирус тархсан учраас бүх иргэдийг гэртээ буцаж харихыг анхааруулдаг. Тэд амьдардаг хотыг нь бүхэлд нь карантинсныг ойлгох бөгөөд гинт машин дээр нь чулуу унахад гайхан дэшээ хартал хоёр байлдааны онгоц тэдний дээгүүр сүнхийтэл өнгөрч шуудхан л хотын зүг нисээд яах хийхин зургуу хотыг бөмбөгдөж эхэлнэ. Зам дээр цугларан энэ бүхнийг харж байсан хотын ард иргэдч балмагдан цочирдож хэрвээ тэд цэргийнхний тушаалыг дагаж гэрлүүгээ бутсан бол шуудхан л бөмбөгөнд өртөж амнасаа алдах байснаа ойлгодог. Байлдааны онгоцууд хотыг бөмбөгдөж дуусныхаа дараа зам дээр бөөгнөрсөн хүмүүс рүү ирэхэд хүмүүс ч үмэлдэн сандралтаж цэргийнхэн тэднийг бүгдийг нь устгахыг хүсэж байгааг ойлгоно. Клэр азар ойролцоо байгаа сургуулийн барилгыг олж харж тэд сургуулийн зүг цухтаах бөгөөд байлдааны онгоцууд энэ үеэр дахин бөмбөгдсөн ч азар тэд дэлбэрэлтээс амжилттай цухтааж сургуулийн хашаан дах нуувчны нүхийг олдог. Ингээд тэднийг нуувч руу оров уугүй юу ард нь бөмбөг дэлбэрэх бөгөөд тэд аюулгүй үлдэж чадсан ч чухам ямар вирус гарсан болоод цэргийнхэн хотыг бүхэлд нь устган карантинлах болсныг огт ойлгохгүй байдаг. Ямартайч тэд байдал намжтал нуувчинд хорогдохоор шийдэж азар тэндээс гэрэл гаргах зүйл хэсэг хугацаанд 3 хүнд хангалттай хүрэлцэхээр лаазсан хоол хүнс олдог. Гэхдээ Клэр нуувчны нүхийг хаах гэж байхдаа гараа зүсэн шархдуулсан байдаг бөгөөд тэр халдвар авсан эсгээ сайн мэдэхгүй байсан учраас хэсэг хугацаанд байдлыг харахаас өөр аргагүй болно. Үүний дараа Рэй нуувчны хаалгыг бүдүүн гинжээр гинжлэн бэхэлж тэдний газар доорх нуувчин дах амьдрал эхэлдэг. Ингээд бүхий л орчлон ертөнцөөс холбоо тасран газар доор амьдарч өдөр бүр нэг л ижилхэн лаазсан хүнс идэж дунгаасан ус ууж нэг хэвийн уйдгартай өдрүүдийг өнгөрөөх бөгөөд тэд уйдаага гаргахын тулд хүзэр гих мэт зүйл товлож байв. Тэдний охин Зоин энэ бүх нэг л хэвийн уйдгартай нуувчны амьдралаас залхан аваасаа хизээ гадагш дахин гарч болохыг асуухад Рэй юу гэж хариулахаа мэдэхгүй вирусыг бүрмсэн устгаж бүх зүйл эргээд хэвийн байдалтай орсон үед гэж хэлдэг. Ингээд тэд энэ байдлаар 300 өдрийг газар доорх нуувчинд өнгөрүүлж зойч өдөр болгон ээжийнхээ хийж өгсөн толийг агааржуулах хоолоогоор гаран гадаах ертөнцийг харах боловч өдөр бүр л ямар ч амьдралгүй бөмбөгөнд өртсөн эзэнгүй хотл харагддаг байв. Ингээд Зой магадгүй тэд дэлхий дээр амьд үлдсэн сүүлчийн хүмүүс байх гэж санаа зовж эхлэхэд ээж Клэр нь түүнийг тайвшруулан найзууд чинь ч бас бидэнтэй адилхан хаа нэгтээ нуугдаж байж магадгүй гэж хэлдэг. Дараа нь Зой хоолоо идэхээр нэг лаазсан хүнс задалтал доторх нь хоосон байх ба лаазны ёроолд нүх гарсан байдаг. Клэр бүх лаазсан хүнсээ шалгаж үзэхэд бүгдийг нь цоолон доторхыг нь хооссон байх бөгөөд энэ нь тэдний 2-7 хоногийн хүнс байсан учраас тэд ч маш их гуниглана. Клэр агааржуулах хоолойг ажиглаад магадгүй харах хоолоогоор дамжин орж ирээд лаазсан хүнсүүдийг нь идчихсэн байх гэж таамагладаг. Тэр оройноо Зой ээжтэйгээ хөлөг тоглоом тоглож байтал ард нь ямар нэгэн чимээ гарч эргэж харахад харах ороод ирчихсэн лаазсан хүнсийг нь идэх гэж байдаг бөгөөд Рейж хутгаа гаргаж ирээд бяцхан урилгагүй зочныг алхаар дайрна. Гэсэн ч харах түүнээс цухтаан ширээн дээгүүр гүйхдээ ширээн дээр байсан керосин дэмлүүг татан унгаах ба Клэр эцэст нь хоолны хулгайчийг барьж авдаг боловч хархны татаж унгаасан дэмлүү гал авалцсан хамаг юм шатаж эхэлдэг. Рэй Клэр хоёр галыг унтраах гэж бөөн юм болж эцэст нь хувинтай ус цацсан галыг унтрааж амжих ба дараа нь тэд ширээн доор орч нуугдсан Зой дээр очтол охин агааржуулах хоолоогоор гарч байгаа утаа руу харчихсан уулжчихсан сууж байдаг. Төмрийн утаа агааржуулах хоолоогоор дээс унаглан гарч гадаа байгаа хинч тэдний байршлыг мэдэгдчихсэн гэсэн үг байсан бөгөөд бүгд л айж сандарч байсан ч Рэй эхнэр охин хоёроо тайвшруулан харанхуй байсан болохоор утаа сайн харагдаагүй байх гэж хэлдэг. Ингээд тэд шүнжэнгөө төгшин айж сэрэмжилсэн боловч азар ямар нэгэн зүйл болдоггүй. Гэхдээ Рэй толиор дамжуулан гадаах орчноо хараад нуувчны хаалгыг тойрон үнс тогтож тэдний байршлыг тодорхой болгосныг олж харах ба тэд байршлаа мэдэгдүүлэхгүй тул нуувчнаас гарч үнсийг арилгахаар шийднэ. Ингээд Рэй Клэр хоёр нуувчны хаалганы гинжийг авч гадаах чимээг сайтар чагнасныхаа дараа хаалгыг түлхэн гадагш гарцгаах бөгөөд Зойч нуувчин дотор ганцаараа үлдэн аав ээж хоёрыг хүлээдэг. Гэтэл ээж аав хоёр нь буцаж ирэхгүй удаад байсан учраас Зой сандал дээр зогсоод толиор дамжуулан гадагш харахад ээж аав хоёр нь нуувчийг нуухын тулд мод цаасаар хучин их л завгүй байдаг. Гэтэл гинт ойгоос ямар нэгэн зүйл асар хурдтай ойртон ирж байгаа нь харагдах бөгөөд Зойч аавдаа анхааруулan хашгирсан боловч тэд түүнийг сонсохгүй байдаг. Сандарсан Зойч шуудхан шатаар дээш авиран нуувчнаас гарч иртэл аав ээж хоёр нь гадаа байхгүй байх бөгөөд охин ч айж балмагдан тэднийг дуудан чангаар хашгирч байтал газар ээж аав хоёр нь гарч ирж түүнийг тайвшруулна.
Удсанчгүй тэдний хажуугаар зэрлэг бугнууд давхилтан өнгөрч тэд аюулгүй болсон ч Клэр ойн зүгт хараад бугнууд ямар нэгэн илүү аюултай зүйлээс зүгтэж яваа болохыг ойлгон сэтгэл түгшиж тэд ч бушуухан шиг нуугч руугаа орцгоодог. Ингээд Рэй бүгд орсны дараа нуувчны хаалгыг хааж банзаар төвжин төмөр гинжээр бэхлэх ба дараа нь тэр эхнэр охин хоёртоо ямар нэг чимээ гаргахгүй байхыг анхааруулад бүгд гадаах чимээг чих тавин сонсно. Тэгтэл нуувчны дээгүүр ямар нэг зүйл яг л тэднийг тэнд байгаа гэдгийг мэдэрсэн юм шиг ийштэй шинжлэн явна сонсогдож зоож хайсандаа уйлж эхлэхэд ээж аав хоёр нь түүнийг тайвшруулан хэрвээ гадаах зүйл тэднийг сонсох юм бол бүх зүйл өнгөрнө гэж анхааруулдаг. Удалгүй аав нэрж зооёыг тайвшруулснаар охин ч эцэст нь арай гэж тайвшрах ба харин Клэр агааржуулах хоолоогоос харцаа салгаж чадахгүй төвшин ажиглана. Гэтэл гинэт нуувчны дээр чанга чимээ гарч хөлийн хүнд чимээ сонсогдоход тэд ч хөлийн чимээг дагаж явтал өнөөх чимээ яг нуувчны хаалган дээр ирээд зогсдог. Ямар нэгэн зүйл нуувчны хаалгыг онгойлгох гэж оролдон хүчтэй түлхэхэд тэд ч яаж төвшин харцгаах ба өнөөх зүйлч улам хүчтэй түлхэн байдал аюултай болж ирэхэд Клэр зориг гарган дээшээ авирч гинжнээс хамаг хүчээрээ татсан боловч хангалтгүй байдаг. Удсанчгүй нуувчны хаалга аажмаар нээгдэж эхлэн хоёр гялалцсан ногооннууд дотор шагаан харахад айсан зоож чангаар хашгирна. Харин энэ үеэр Рэй азар нуувчны төмөр хоолойг хүчээр салгаж аван нуувчны тагийг төмөр хоолоогоор хүшиж тогтоох ба дараа нь Рэй Клэр хоёр хамаг хүчээрээ элбэн тагийг амжилттай буцааж хаадаг. Ингээд нуувчны дээр гараад байсан чимээ чалга болж бүх зүйл намжихад манай гурав арай гэж гүнзгий амьсгал аван ханнаалан сууцгаах ба тэд хотыг хайр найргүй дэлбэлэх цэргүүдээс гадна аюултай мангасуудаас ч нуугдах шаардлагатай байв. Гэхдээ одоо тэдний байршил тодорхой болсон учраас хизээл бол хизээ дайралтанд өртөж мэдэх байлаа. Үнэхээр ч удалгүй шүүгийн чичирхийлэн хөдөлгөөнүүд нь өнхрөн хэдэн мянган мангасууд дээгүүр нь гүйж байгаа мэд хөлийн чимээ гарч улмаар өнөөх хөлийн чимээнүүд нуувчны таган дээр ирж зогсоод өмнөхөөсөө ч хүчтэйгээр тагийг түлхэж эхэлдэг. Удалгүй нуувчны тагч хүчтэй шидэгдэн онгойж олон 10 гялалцсанууд нуувч руу шагаан харахад тэд айн цухтааж эхлэх ба Клэр мангасуудад саад хийхийн тулд дэнлүүгээ шидэн шүүгээгээ галтаад замыг нь таглан тавьдаг. Гэхдээ энэ нь тэднийг хөөж байгаа мангасуудыг удаан торгож чадахгүй учраас тэд агааржуулах хоолойг дамжин цухтахаар болж ирэж хамаг хүчээрээ эхнэр охин хоёроо нуувчнаас түлхэн гаргана. Ингээд дараа нь тэр өөрөө мацаж гарах гэж байтал агааржуулах хоолой хитрхий давчуу байсан тул гацаж орхих бөгөөд мангасууд юу юугүй ойртож ирсэн учраас Рэй өөрийнхөө гарыг хуглан эхнэр нь түүнийг хамаг хүчээрээ татаж эхэлдэг. Улмаар Рэйг яг хоолоогоор гарах гэж байтал ямар нэгэн зүйл гинэт түүний хөлнөөс барьж авах ба ямар ч аргагүй болсон гэдгээ ойлгосон Рэй эхнэртэй охиноо харж хандахыг захих бөгөөд удсанчгүй түүнийг өнөөх зүйл доошоо татан оруулдаг. Ингээд Клэр нөхрийнхөө загснаар охиноо аврахын тулд зооёыг хичнээн эсэргүүцэн уйлсан ч тэндээс дагуулan цухтааж толгод руу гүйхэд засмал зам байсан газар асар өндөр хан барьсан байх ба удсанчгүй нисдэг тэрэг тэдний дээгүүр нисэж хурц гэрлээ тусгана. Клэр охинтойгоо хамт цухтаах гэж оролдсон боловч хаашаач гарах гарцгүй болж нисдэг тэрэгнээс тэдэн рүү аврах том тор шидэн ээж охин хоёрыг барьж авдаг. Клэр зооёй хоёр торны цаанаас ногооннуудтай сүйтгэнсэн хар зүйлс ойртон ирэхийг харах ба тэр тэднийг дэрэгдэн ирэхэд үнэн хэрэгтээ тэдний мангас гэж бодоод байсан гялалцсан ногооннуудтай зүйлс хамгаалалтын өмсгөлтэй цэргүүд байсныг ойлгодог. Тэгтэл цэргүүдийн нэг нь том тариурын зүгээр ээж охин хоёроос цусны дээж аваад тэдний биеэс хар цус гарахад хоёуланг нь халдвар авсан байна гэж тогтоодог. Ингээд цэргүүд бүгд цэр зэвсгээ бэлтэн ээж охин хоёрыг алхаар буугаа онолдог. Үнэн хэрэгтээ тэдний хотод анх энэ вирус тарахад ихэнх ард иргэд нь аль хэдийн агаараар халдвар авчихсан байсан бөгөөд халдварч асар хурдтай тархсан байжээ. Мөн халдвар авсан хүмүүс өөрсдөө халдвартай гэдгийг мэдэхгүй байсан учраас вирусын тархалтыг зогсоох цор ганц арга нь бүхэл халдвар авсан хүмүүсийг бөөнөр нь устгах байсан байна. Клэр цэргүүд охиныг ч амьд үлдээхгүй устгах гэдгийг ойлгоод асар их уурлахад түүний арсан дээр нь хар зураасууд гарч ирэх ба гэхдээ Клэрийг ямар нэгэн зүйл хийж амжихаас өмнө цэргүүдийн нэг нь цуснд будагдан амиа алдна. Халдвараас болоод нүд нь улааж царайн зэвхийн хар зурааснууд гүйсэн Рэй гинт гарч ирэн цэргүүдтэй ан ман үзэлцэх ба хэдийгээр тэр вирусны улмаас илүү хүчтэй болсон байсан ч цэргүүд түүнийг олон удаа шүршгэд эцэст нь газарт үхтгэхийн ундаг. Гэхдээ Рэйг цэргүүдтэй тулалдаж байх хаагуур эхнэр охин хоёр нь торноосоо зүхтэж амжсан байх ба цэргүүд ч хідэн хэсэг таран тэднийг хайж эхэлнэ. Харин энэ үеэр Клэрч мөн бүрэн хуурсан байх бөгөөд тэр нүд ирэмхийн зур хид хідэн цэргүүдийг алж амжсан хэдий ч удалгүй цэргүүдийн нэгэнд буудуулан машины хамар дээр ундаг. Зои машин дотор нуугдаад энэ бүхнийг харж байсан боловч ээжигээ буудуулан унахыг хараад уурлан эцэст нь тэр ч мөн бүрэн хуурч нэг цэрэг рүү өсрөн дайрч дээр нь гараад яг алах гэж байтал Клэр охиноо дуудан болиулна. Зои уурандаа ээж рүүгээ дайрсан ч Клэр эцэст нь охиноо аргадан тайвшруулж Зоигийн нүүрэн дээрх зураасууд аажмаар арилан эргэж хүн төрхөндөө ордог. Харин Зоигийн дайрсан цэргийн хамгаалалтын дуулга нь эвдэрсэн учраас тэр алгуурхнаар вирусын халдвар авч царайн дээгүүр нь хар зураасууд гарч эхэлнэ.
Үүний дараа Зои аав дээрээ очиход аав нь эцсийн удаа охинтойгоо салах ёс гүйцэтгээд амьсгал хураах ба яг энэ үеэр өөрийн нислэг тэрэг ирсэн тул Клэр ч охиноо дагуулan тэндээс цухтааж газар доорх түнэл рүү ордог. Гэтэл гинт гарч идэнгийн гэрэл тэдэн дээр тусахад энэ нь тэдний хөршийн хүү байдаг бөгөөд хүүж Клэр Зои хоёрыг тэдэнтэй адил халдвар авсан бусад хүмүүсийн нуугч руу дагуулan явж байгаагаар кино төгсдөг. Ингээд тэдний энэ бүх хугацаанд нуугдаж цухтаагаад байсан мангас нь үнэн хэрэгтээ тэдний дотор байсан болж таардаг.